Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Бид Монгол бахархал нэвтрүүлгийнхаа эрхэм зочноор Гиндэн Жавын Ган Зоригийн гэр бүлэнд хүрэлцэн очсон байнамаа. Бид нэр удаагүй шинхэн хүмүүсээ нэг 8 сар орчим болж байна. Гэр бүлийн хамт ирсэн. Манай нэг гэр бүлийн нэг өдөр хэрэн чаан гэдэг мастер сурч байна. Нэвтрүүлгийн хамт олонд чинь сэтгэлээсээ талархснаа илэрхийлээ. За бид хоёр бол одоо Монголынхаа залуу боловсон хүчин болж бэлтгэхээр өөрсдөө ингэж зорилго тавин өөрсдөө одоо хөгжүүлэхээр Австрали улсыг зорж ирчээд байгаа одоо магистрийн оюутнууд байна. Тийм ер нь маркетинг гэдэг ерөөсөө мэрэгжил маань тэр чигтээ харилцаа хүний ур чадвар тийм харилцааны ур чадвар дээр төгсөн мэрэгжил л дээ. Тэгээд би ерөөхдөө төгснөөс хойш яг хоёр том Монголын бас томоохон компани JMCS дараагийнх нь болохоор Чон корпорацид ажилласан. Тэгээд сая эрэхтэй бол Чон корпорацийн охин компани болох Мишель группт ажиллаж байгаа ирсэн байгаа. Сурвалж эрэхтэй одоо мэдээж булгамаатайгаа бүр Монгол таарлцсан гэсэн үү? За тэр их бас бэлгшэлтэй айгуу сайхан үйл явдал болсон юм аа. Би бас нааша одоо Австрали явах уу, Канада явах уу тийм маш олон одоо боловсруулаараа тэргүүлж байгаа дэлхийн шилдэг орнууд байна. Тэгээд нэлээд бодсны эцэст одоо Австрали руу явъя гэж шийдвэрээ гаргачаад бас яг сургуультайгаа холбогдож чадахгүй бас нэг жоохон хугацаанд цаг алдаад яа тийм блэ гэж явж байгаа үед маань би бас онлайнаар судлаад ялал. За тэгэхээр мөгийгчээ энэ Ган Зориг за эхний түүний эхнэр Эренчин ханд энэ гэр бүл маань одоо энд хизээнээс ирсэн байх юм. Эднэр тэгээд ер нь энд хэр амьдарч байна? Ган Зоригийн гэр бүл бол 8 сарын өмнө ирсэн юм. Сидней хотод. Гэхдээ одоо Эренчин ханд маань болохоор ерөөсө тэтгэлгээр сурлагаараа тэргүүлсэн ийм алдартай бүсгүй байсан байна. Тэгээ манай залуучууд одоо Хэлийн жандад маш ихээр очиж байгаа. Тэгээд манай хоёр маань одоо энд ер нь ахуй амьдрал нь хэр байх юм? Одоо байраа одоо түрээлт юм оюутны байранд байд юм уу яаж байд юм бэ? Монголчууд ер нь Австрали улсад амьдарч байхдаа үргэлжийн мөнхөд бүгд заавал сургуульд сурах. Ерөөсөө тэнд харлсан гэдэг утга байдгүй юм байна. Тэгэхээр бүгд гэр бүлээрээ сурч байгаа хүмүүс бол нөгөө тайван амгалан тэгээ байр нь хүртэл одоо түрээсийнх байж болно. Тэнд бол сургуулийн байранд нэх байдгүй. Сургууль ягаад гэвэл маш их үнэтэй. Тийм учраас нөгөө байраа түрээсэлж авч гэр бүлээрээ ийм сайхан орчинд байдаг юм байна амьдардаг. Байрны түрээс нь одоо ер нь хэр үнэтэй байдаг бол манад бол их үнэтэй байдаг шүү дээ. Тий. Сиднейд юм уу аль нэгэн хотуудад бол байрууд тодорхой нэг хэмжээний үнэтэй. Тэгвэл эднэрийн хамгийн онцлог нь юу гэхээр гэр бүлээрээ байж байгаа учраас ерөөсө $280 7 хоногийн шүү дээ. Тийм ээ? $280 бол боддог юм байна лээ. Таны хувьд бол одоо Сиднейд бол их олон одоо Монгол залуустайгаа бол уулзаж нэвтрүүлэг хийж явсан. За манай Ган Зориг ах Эренчин хандагч хоёрын одоо бусад залуучуудтай харьцуулахад ер нь хэр байж байгаа юм? Ерөөсөө энэ хоёр маань бол ерөөсөө залуучуудыг тэргүүлдэг, тийм манлайлдаг одоо залуусын нэг гэж би бодсон. Яг гэвэл одоо Эренчин ханд гэхэд бол ерөөсөө тэр сурлагаараа тэргүүлж тэтгэлгийн оюутан
гэлээ. Гэхдээ тэр тэтгэлгийг яаж хүн олох ёстой? Тэр сургалгаар л тэргүүлсэн байж таараа тийм ээ. Тэгэхээр энэ гэр бол ерөөсөө оюуны хөдөлмөрийн гэр бүл гэж би ойлгосон. Тэгэхээр тэнд байгаа залуучууд маш их байгаа. Бүгд түрүүн би бас нэвтрүүлэгтээ хэлжсэн. Ерөөсөө л дан сургалтаар. Ерөөсөө тэнд байгаа Австралид байгаа оюутнууд сургалтгүй ерөөсөө бусад амьдралын жишг гэж байхгүй. Дан амьдралын жишгийнхаа хажууд нь сургалтанд дандаа авч явдаг. Сургуульд нь хөтөлж явдаг. Ийм л сайхан одоо бахархалт залуучууд байдаг юм байна. Одоо бидний энэ харж байгаа дүр зурган дээр бол энэ Ганзараг ах бол одоо бүх юм шиг байгаа юм. Тий. Тэглээ яг Ганзараг маань одоо маш их бахархалтай. Яг тэгвэл бид нэр түрүү одоо энэ гэрүүлүүд ярьжсэн шүү дээ. Наадам болохоор наадмын яг цаг үед нь өвөл нь болчдөг. Цагаан сарынх нь яг үед нь 100 тийм ээ 100-ны уйлрал болдог. Тэгэхээр энэ орчлон энэ одоо яг баярын үеийн ингээд солигдоод тийм надад зөвхөн гэхэд их сонирн байсан. Яг гэвэл би үнэхээр яг энэ чинь өвлийн цаг шүүгээд би ноолгорон ороолттой, малгайтай, буховктай очсон хүн шүү дээ. Тэгээ очиход тэнд дандаа пудолктойгоо байсаар гаад ирсэн. Яг энэ үед бол энэ Ганзаргийнх бол нөгөө Бөхчин гэдэг утгаараа ерөөсөө тэнд монголчуудынхаа манлайл болсон тэр наадмынхаа яг эхлэлийг хийхэд бол тэр бөхөөрөө бахархдаг, Ганзаргөөрөө бахархаж тэгээд сайхан залуучууд харагдсан. Яг тэр наадмаар нь та байсан байна. Яг тэр наадмаар байжсэн. Одоо нэг баг зэргийн бичлэг байгаа бах тий. Тэрэн дээр бол ерөөсөө л энэ үед бидний нөгөө өвөл гэсэн ойлголт нь 100 шиг байдаг гэдг нь л маш их сонин санагдсан. Тэгээ ер нь манай Сиднейд сууж байгаа монголчууд маань наадамдаа хэр оролцсон юм бэ? Наадам ер нь танд тентхийн наадам яг ямар санагдав? Их сайхан санагдсан. Наадам бол ерөөсөө монголчуудын холбоо, оюутны холбоо гэдээ ерөөсөө нэгдээд тэд нар бол нөгөө монголчуудаа нэгтгэждэг юм байна. Тэгээд түүний дундаас нь одоо наадмаа хийхэд бол бүгдөө нөгөө санаа сэтгэлээр ядаж наад захна гэхэд би өөрөө бас тоогооч мэрэгчлээ хүн шээ. Тэгэхэд үйлчилгээ нь бүр тэр монгол хуушуур дээр одоо овоорсон маш гоё монгол хоолн дээр овоорсон ерөөсөө монгол хувцас өмсөөгүй хүмүүс алга байсан. Бүр түүний дундаас би түрүүн бас ярьжсэн шүү дээ. Энэ наадмаар нөгөө даагны уралдаан гэхээр би энэ хүртэл дааг аваад ирсэн байх юм ямар мундаг юм бэ гэж бодсон чинь даагны уралдаан гэхээр дааг авч ирсэн байх гэсэн нэр ханаас ирсэн. Ханаас авч ирсэн баг гэсэн чи өөр мөрөнд байсан. Тэгээд бас наадмынхаа төрөг авсан байсан энэ тухай. За баярлалаа. Энд одоо жилийн дөрөв үйлрэлтэй манай Монголоос бас нэг өдөрлөг намдаа солигдож явдаг юм байна. Их өвлийн наадам гэд бодсон чиг сонь санагдсан. Одоо тэгээд Монгол хүн гэдэг болохоор жилийн дөрөв үйлрэлт дасан зохицсон. Ямар ч үйлрэлт ер нь хааж байсан юм Монгол хүн аюу чадамж сайтай аюу юм дасан зохицсон сайтай мундаг юм байна. Тэгээд ер нь энхийн нэг далайн орнд болохоор ер нь жоохон сэргэн яг Монголын нэг сэрхүүн зуны нэг өдөр шиг л ер нь өвлөнд болдго юм байна. Их сайхан. Таныг одоо энд Ганзараг ахынд зочлоо очиход бол эднэрийг сайхан хоол цайгаар бол их дайлж өөрөө Ганзараг ах өөрөө хийж байгаа харагдсан. 90 онд ч бас хилцсэн үү? Хилцсэн. Гэхдээ эр хүн ерөөсөө энэ гэрээ энэ хоолны төрөл дээр яг анхаарлаа ингээ хамтуулахаар бол тэр гэрүүлээс илүү хоол хийдэг байхгүй юу? Тэгэхээр яг энэ үед бол махаа шарж исэн. Тэгээд Монгол бахархал нэвтрүүлгийг зарим хүн хэлдэг юм л да. Дандаа ширээний ард суудсан л байх юм те. Дандаа л айл ингэсэн байх юм. Хэлээгөө бол ерөөсөө дандаа ингээд нэг гадаа ингээд ер нь нэг л ийм төвлөрсөн нэг одоо заалан дотор байж болдгоо мүү гэдгийг. Тэгэхээр би хүний нутагт очсон юм чинь хүний нутаг гүний хушуунд эх орн нэгтийн нэдэл хүрэлцэн очиж байгаа. Тэд бол мэдээж монгол хүн нөгөө бэлэггүй цайг уухтна гэж хизээч байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний ерөөсөө үе уламжилсан одоо удам ухсаа залгасан тийм ээ өв хөрөнгө энэ бас болов гэж боддгийг. Энэ одоо энэ Сидней хот дахь энэ Сидней гэрэгд нь өөрсдийнх нь яг
хүнснийх нь гол хэрэгцээ нь юу юм шиг та тэрийг ер нь олж харав уу? Хүнсний гол хэрэгцээ нь бол мах. Гэхдээ мах нь бол одоо яг нэг $3-оос $12 хүртлээ төрөл үрээрээ бүр тийм хямдхан. Бодвол одоо хоньны мах байдаг. Тэглгүй яг уу энэ чинь Австрали улс чинь ерөөсөө хоньны орн шүү дээ. Дээр нь нэмээд нөгөө эрүүл хүнс гэдэг талаасаа ногоог их хэрэгэлдэг. Тэгээд ерөөсөө хамгийн гоё сайхан юм нь ер нь гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс тэр хөргөгч дүрэн, тэр амьдрал дүрэн, тэр карма дүрэн байх нөхцөл нь бүрдсэн харагдаж байгаа. Яг тэгвэл тэнд ерөөсөө гараал хүнсний бүтээгдэхүүн нэрвэл тийм ээ тэрийгээ югаач авсан энэ ширээ дүүрэн болох ийм нөхцөл. Яагаад гэвэл энийг энэ талаар одоо сурч байхдаа ажил хийж байгаа. Тэгэхээр амьдрал нь ерөөсө бүх юм баталгаатай дээр нь нэмээд манай эх орон одоо бусад Солонгос гэхэд гэр бүлээр нь явуулаагүй жоохон тийм дутагдaltaй тал их гарсан шүү дээ. Тэгэхэд одоо Европын улсуудад бол гэр бүлээрээ очихсон учраас нөгөө амар амгалан тайван амьдрах орчин бүрдээд хинт санаа зовох юм байхгүй. Зөвхөн сургуулаа амьдралаа бодож байгаа. Манай зарим залуучууд маань хэлийн чанд гарахаараа тэндээ ингээд сурах гэж явдаг, зарим нь ажиллах гэж явдаг, хэдэн цаасал цуглуулж ирэх гэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь зарим хүмүүс маань ер нь тэндээ ихэнхдээ харлаад үлдчихдэг шүү дээ. Энэ тал дээр та ер нь ямар бодолтой байдаг вэ? Энэ тал дээр бол Австралид ерөөсөө тийм юм байдгүй юм байна. Нөгөө түрүүн би ярьжсэн сургууль нь өөрийг нь аваад явчихдаг. Бүх хүн сургуультай. Ерөөсөө хэлний сургууль, мастер, одоо бакалаврч гэдэг юм уу, докторч гэдэг юм уу, энэ нөхцлөөрөө бүрдээд ерөөсөө сургуульгүй хүн нэгч байхгүй. Гисэн мөртлөө сургуульгүй хүн нэгч байхгүй хахад ажилгүй хүн нэгч байхгүй. Ийм л орчин юм байна. Бас нэг дүрсэн дээр харагдчихсан. 90 онд ихч болох дээр нэг тэр сургуулаас нь олгосон одоо нэг үнэмлэх юм уу та? Тэр бол нөгөө гигэн одоо төв одоо Австралид байгаа монголчуудын оюутны холбоо, Монголын оюутны холбооноос гардуулж өгсөн. Их гоё медаль байсан шүү. Тийм. Тэрийг бол ерөөсөө манай одоо 90 ханд чинь ерөөсөө тэргүүний оюутан, тэргүүний одоо гэр бүл гэсэн ийм сайхан магтаалтай, ийм сайхан бахархалтай гэр бүлтэй бас дүрсэн дээр харагдчихсан бах тийм ээ. Ээж нь байжсэн, хөш ээж нь байжсэн. Тэгээ хүүхдүүдээ хараад хүүхдүүдтэй нэмэр тус болоод ийм сайхан гэр бүл Сидней хотод байсан. Монгол бахархал нэвтрүүлэг бас 90 андынхаа сургууль дээр очсон байгаа. Сургууль дээр яагаад очсон гэхээр аливаа нэг юм үнэн зөв нөгөө нүд үнэнч гэдэг байх ёстой тий. Энэ хүүхэд ямар сургууль сурдгийг, юуны тухай хичээл хийдгийг, ямар хамт олонтой бүрддгийг ингээд тэгээ номын сан дээр нь бас яг хичээлээ хийж яхад нь очсон байгаа. Өөрийнх нь сэтгэгдлийг сонссон байгаа. Түүний хажууд бас Монгол оюутан бас сэтгэлдээ хэлсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр эд бүгд бол ерөөсөө л Монгол улсын маань бахархал болсон одоо оюуны өмч тэнд байна шүү. Мөтгөн ирэхэд бэлэн болчоод байна гэсэн ийм сайхан одоо би бахархал сэтгэлтэй л ирж байгаа. Тэгэхээр би ч гэсэн энэ нэвтрүүлгээ хийж байхдаа аливаа нэг юмны бахархлаар л гэж би бахархал гэдэг утгаараа хэлийн чандад явдаг. Тэгэхээр бахархал болсон энэ олон залуучуудаа олоод залуучуудын минь олж өгөөд энэ залуучуудыг олж өгөхөд бол Австрали улсад суугаа одоо Монгол улсын элчин сайдын яам байж гэн, Монголын оюутны холбоо нэж гэн, Монгол одоо Австрали улсад монголчуудын холбоо гэдэг энэ холбоонууд надад биднэрт ингэж тус болсны үндсэн дээр бид нэр энэ сайхан оюутнуудыг одоо олж эд бүгдтэйгээ амьдрал ахгүй, ажил төрөл, сургууль, боловсрал, ер нь оюун хинт хэрэгтэй юм. Яах гэж оюунаараа сураад байгаа юм тийм ээ. Монгол эх орондоо хизээ ирэх гээд байгаа. Энийний үр дүнгээ хизээ гаргах гээд байгаа гэдэг л талаас нь бид нэр тодруулах хийж энэ мэдээ сайхан мэдээллийг ах トゥ амар гсадан Монгол түмэнд нь хүргэж байгаа. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шин улам санах нууц байдаг.
би бохоо бүр юм ноолор малгай ороод авчирч шоолж байгаа шүү дээ. Тэр бас бидний маш их сонирн байлаа. Монголд маань цагаан сар болохоор бид нар чинь өстэй дээлээ өмсөөл эсвэл бол одоо юу гэдэг нь булган шопы хоньны нэхийг өмсгөл ингээд сайхан цагаан сарлдаг хүмүүс энд ирсэн чинь халуун зунаар 30 бараг 40 градус цагаан сарлсан. Тэгээд цагаан сарын найд маань бас монголчууд маань Сидней монголчууд манаас их сайхан тэмдэглэж манай нөхөж гэсэн бас юм бас айгуу сайхан тэмдэглэж сэргээсэн. Тэгээд тэр өвлийн наадмыг зуны наадмыг одоо үл болдгийг дахиад зунд нь арах их сонирн байлаа. Тэгэхээр ер нь Австрали хинтээ танилцсан ч маань мэдээч хэрэг элчин сайд яамаа туслана ойлгомжтой. Гэлээ гэхдээ бид нэр чухам хин дээр очих ёстой гэдэг дээргээд яасан чинь гигэн гэдэг бүсгүй байдгийг байхаа гэж бодсон чинь шал өөр нэртэй ирээд би гигэн гэдгийн чинь бүр нөгөө гигэн гэдэг хүн биш гигэн гэдэг байг болох энэ талаараа ярьдаа яг гигэн гэдэг нэр өгсөн. За би анх бүр Австрали гэж бас мэддэггүй байхдаа энэ гигэн гэсэн доменыг анх авчихсан. Яг шалтгаан гэвэл би өөрөө бас яг л анх таамаг шиг бас залуу гэр бүлүүд өөрсдөө хөгжүүлээгээд гадагшаа гарсан үе таараад. Тэгээд тухайн үед яаж ч технологийн чиглэлээр тэргүүлж байгаа орнууд Аз дотроо бол Япон л байсан. Тэгээд би Японд сурч байхдаа бас ингээд яг ингээд ийшээ ингээд эргэцэн хойно бостойгоо ингээд сан солилцох юм байна хэрэгтэй. Айгу хомсдолтой. Тэгээд баргалж нэг хүүхэд нь энд байгаа иргэдэн баргалж гидсэнтэй явуулаад хүүхдээ олонгуудаа баргалж цэцэрлэгтэй сургуультай бүртгүүлж идэг. Манайх бол тийм биш шүү дээ. Одоо ингээд 2 нас үрснийхэн дараа нь ингээд юмараа дамжаад ингээд бүртгүүлдэг. Тэгээд шууд ингээд ордог. Энд болохоор тийм тэгээд хүүхдийг болохоор 4 нас 5 наснаас эхлээд хүлээж авдаг. Монгол болохоор дөнгөж 2 ой гарантаас нэг ажил Монголын 13 хотын нэг Балгийн Содон цэрэн гэж юм байсан. За. Түүний хүн Чимэр Озар гэж юм байсан. Тэгээ түүний хамгийн том хүн болохоор бас Батарж гэдэг бас нутаг усан мундаг лам хүмүүс байсан юм аа. Зурхаач юм уу? Шашны төлөө юм байна. За. Тэгээ 13 хотод мангуу. Одоо ямар сургуульд гэсэн ганц зэрэг мэн? Би болсон багш их сургуульд гэсэн. Тэгээд Элийн зэрэг гээд элчин бэлэн спорт орон тамирчин байж байгаа дашчам зөвхөштэй. Одоо Монгол улсын чинь дашчам төрөлхөй ахтын болдог болсон. Тэр хүний байгууллагад ажиллаж байгаад тэгээд ер нь нааш ярьсантай. Энэ нутагт ийм сайхан амар амгалан сайхан байж байвал таны минь одоо энэ насан сайхан өндөр наслсан хувь тавилан чинь хүүхдүүд нь ээжтэйгээ, эмээтэйгээ одоо буурайтайгаа байж байгаа нь хамгийн аз жаргал болов танд сайн сайхан бүхнийг хүсье. Кампус гэж орж үзтээ. Тэгээд ерөнхийдөө Сидней кампус суралцж явах явцдаа бол бид энэ дээр харагдаж байгаа бүх кампус руу трансфер хийгээд нэг сабжектыг ингэж судлах юм эсвэл нэг семестрийн хугацаанд хамтарч судалцах боломж бол оюутны явж хөрөнгөлөлтөд нээлттэй байждаг байна. Тэгэхээр Монголоос нөгөө их сургуулийн 2 дугаар курсээс суралцаад ирж бас болох нь. За Монголд сурж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж энэ сургуулийн одоо орох болсон тийм тэрийг хангасан байх ёстой. Тодорхой хэмжээний хэлний төвшин одоо IELTS авч гэлээ. За тэгэхээр сая олон улсын оюутан солилцооны дараа бас мэдээлэл хийсэн. Түүн дээр бас байсан тийм ээ. Сая 4 сая гараад ирв. За тэгэхээр сая бол манай сургуулийн Америкийн хэсэг улсын Юта их сургуулийн профессор доктор Харрис гэж байна. Тэгээ энэ хоёрын тухай ярьсан байдлаар үүдээ олон улсын оюутнуудаа уулзаад манай сургууль одоо Central Queensland University болон Америкийн хэсэг улсын Юта их сургуулийн олон улсын оюутан солилцооны програмын тухай ярилцлаа. Тэгээд энэ бол маш том боломж юм шиг санагдлаа. Энэ сургууль сурж байхаа явцад нэг семестр ч юм уу тийм эсвэл 2 семестр ч юм уу оюутан солилцоогоос Америкийн хэсэг цаг маань таараад бас асуулт асууж байгаа юм бол чадчих нэг хариулж туслах хийж байна. Тэгэхгүй яг би үүндээ тусалж би үүндээ дэм хайрласнаар мэдээч хэрэг энэ оюуны их хөрөнгө оруулалтыг хэн нэгэндээ хэн болгондоо өгснөр Монгол их орн маань цэцэглээ өгчнө гэдэг. Гэхдээ итгэл гэдэг хамгийн чухал. Ер нь хэн ч гэсэн энэ нэгэндээ итгэж ивэл амьдралын чинь их зам чинь тал мэт болж тийм ээ. Хугацаанд баг болно тийм үү? Тэгээд энэ ч ихээр зүгээр гин ингээд эрэнгүүтээ сурчна гэдэг нь тийм бол байхгүй шүү дээ. Тэгээд ирсэн хойно хөлөө тэгээд хажуугаар санхүүгийн боломж байдал юу гэдэг вэ? Solution юу вэ гэдэг энэ боломж чинь
дээр ямар нэгэн хүн заавал хэрэгтэй ах トゥ байхгүй одоо хамаас цаад байхгүй хүмүүс бол яах аргагүй зурчилсан байх л бол төршгөөс өөр арга байхгүй тэгсэн тохиолдолд асраад төлөө олох юусан бидрэл гарчихгүй гэж байна. За тэгээд Австралийн Сидней хотоос бол та бол их сайхан нэвтрүүлэг бэлтгэж иржээ. Үнэхээр хөлийн жандуудаа яваа монголчууд маань, залуучууд маань их сайхан аж төрж байна, сайн сурч байна. Тэгээ ямар ч байсан өнөөдөр бол энэ Гиндэн Жовын ган зэрэг цог бадрахын Эренчин ханд гэж энэ хоёр залгуун талаар бол та нэлээд сайхан дэлгэрэнгүй өргөлээ. Тэгэхээр Монгол бахархал нэвтрүүлэг бол маш олон дугааруудыг, цуврал дугааруудыг ерөөсө хоног алгасалгүй хийж байгаа. Тэгэхээр бидний бахархал болсон олон сайхан залуучууд байгаа. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгүүдэд бид тэднийхээ одоо бахархал болсон төлөөлөгчдөөс бас урьж оролцуулсан байгаа. Энэ бүгдийг бид нэр цуврал нэвтрүүлгүүдээр үзүүлэх болно. Монгол бахархал нэвтрүүлгийг шимтэн үздэг үзэгч түмэндээ маш их баярлж явдаг. Тэгэхээр бидний энэ нэвтрүүлгийг хөлийн чандад суугаа монголчууд маань цоглог, хэмэрлэг үнэхээр бидний бахархал болсон хамт олон эх орон нэгтэн маань байдаг учраас бид бахархахгүй байхын аргагүй. Бид Монгол эх орон элэг нэгттэй сурлагын их амжилт хүсч хамгийн гол нь эрүүл энх байхын үлзийт өрөөлийг хүсэн өрөө Монгол бахархал нэвтрүүлэг.
Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрийг л сартай шин нулимс санах ууц байдаг.